Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөрсөг амтан таартай монголчуудынхаа амрыг ирэн мэдчилж байна. Амтны ертөнц нэвтрүүлэг шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Студиуд хөтлөгч Уран Чимэг Цэнгэл баярнаар ажиллаж байна. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн од мөндөрсөг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос төлгөөнөөр хүлээн авч үзэж сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амтандаа хамгийн амттайг нь хамгийн чанартайг нь ураатай 1000 найз амтны дэлгүүр мөн цахим ирээдүйд хамттай ураатай G-Mobile компани дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бид хоёрын ярих сэдэв бол амьтдын ертөнцийн дэх үхлийн үнэтэй секс буюу одоо үржиж үр төлөө үлдээх гэсэн биологийн туйлын зорилгынхаа төлөө амиа өгч байгаа амьтдын талаар ярилцсанаа. За тэгэхээр бас амьтан дээр бас секс гэж ярих юм уу юм мэдгүй те үржил гэж ярих юм уу. За ийм үн цэнтэй үржлийнхэн тухай ярилцсанаа. Тас үхлээр намаалцсан гэдэг бас тийм. Манай энэ гаргийн хамгийн үнэтэй л одоо хурцлын хэлбэр болоо да. За тэг энэ яг ямар учиртай юм бэ гэхээр одоо маш олон амьтд дээр бас иймэрхүү зүйл ажиглагддсан байна. Гэхдээ хөхтөө амьтдууд бол харьцангуй бага. За шавж болон одоо бусад амьтан дээр энэ яг нэг хайхтар одоо гаж гэдэг юм уу ховор зүйл бас биш. Одоо эволюцийн ийм нөхцөл байдал гэж явдаг юм байна. Тэгэхээр эхний ярих амьтан бол зөгийн байгаа. Одоо хооны бидрон гэ балч зөгийн эрийн нэмгэлт амьдралтай байна. Ярина. За хооны бидрон буюу зөгийн эр нь бол байгаль дээрх ер нь их сонирхолтой асар том золиос шаарддаг нөхөн үржихэн системийн нэгэн төлөөлөгч гэж хэлнэ. За бид зөгийн ихээр хатан зөгийн юм уу эсвэл ажилчин зөгийн л гэж нэг бүдүүн баг арахгүй ингэж төсөөлдөг. Харин бидний төдийлөн сайн мэдээд байдаг дрон гэж нэрлэгддэг эр зөгөөнүүдийн амьдрал ер нь их тусдаа өөрөөр одоо ингэж өрнж байдаг рэ. Тэдний одоо оршин тогтнол ганцхан л зорилготой нь хатантай үржилт орох явдал байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл дрон бол зөгийн нийгмийн дотор үр удам дамжуулах юм үүрэгтэй тусгайчилсан нэгж гэж хэлж болно. Одоо үр удмыг залхамжлах нь ариун үргийг хүлээсэн те. За тэд бал зөөхгүй, үүр барихгүй, хамгаалч хийхгүй. Одоо зөвхөн л ерөөсөө үржлийн нислэгт оролцохын тулд оршин байдаг байна. За хатан цугийн бие гүйцэтгч эхний 1-2-7 хоногт л үржилт орж чадна. За тэгэхээр энэ маш богинохон хугацаа байгаа тань. Тэг энэ хугацаа нь өнгөрчих юм бол хатан үр тогтоох боломжгүй болоод бүх колони ирээдүй анханасаа өрнө ингээд нурж эхэлдэг. Тиймээс энэ үржлийн цонх гэдэг зөгийн нийгмийн хамгийн чухал мөч гэсэн үг. За хатан бие гүйцэмгцээ шууд агаарт гарч хэдэн удаагийн одоо mating flight буюу одоо үржилт орохоор те ингэж одоо өөрийгөө гайхуулан нисдэг байх нь. За энэ үед бол нөгөө дронууд ч одоо яг л одоо маш удаан хүлээсэн цаг нь ирж байна те. Тусгай цугларах бүс гэж ойлгож болох drone congregation area буюу одоо дронуудын цугларалтын талбайд ингэж цуглардаг. Тэгээд одоо яг зөгийн мэддэг хүмүүст бол ингээд агаарт бол олон зуун заримдаа бүр мянган эр зөгийн ингэж нисэлдэж хатантай таарах мөчөө эргэлдэн хүлээж одоо ойчрилж ингэж байдаг бахан. За хатан нэг нислэгтээ дунджаар 12-оос 15 эртээ. За эсвэл бүр зарим судалгаагаар 50 хүртэлх одоо дронтой ингэж үржилт ордог нь бидний хувьд одоо гайхмаар санагдавч колони генетик болон энэ олон янз байдлыг хамгаалах одоо байгалийн маш ухаалаг юм механизм байдаг юм байна. За харин дронуудын хувьд энэ мөч бол тэдний амьдралын хамгийн оргил сэтгэл тогтлуулан мөч бөгөөд за харамсалтай нь бас төгсгөл нь хамт ирж идэг. За эр зөгийн үржилт амжилттай ормогцоо биес нь эндопалус гэж нэрлэгдэх үр дамжуулах хэрэгт нь маш хүчтэй даралтаар хатан шахагдж ордог. Тэгээ түүний биес одоо ингэж тасарч одоо тэр хэсгийнх нь биеийг бүр ингээд тасарчдаг гэх юм уу. За энэ нь дороонд нөхөж болохгүй те одоо амь насанд аюултай юм гэмтэл учруулад хэдэн секундын дараа их шууд ер нь бол өөд болдог байх нэ. Тэгээ дороонуудын үржилт орсон л бол ерөөсөө эргэж үүрэндээ буцаж очихгүй амьдралаа үржлийн тэр ганц мөчөд бүхэлдэн зориулж одоо хүлээж исэн энэ мөчөө ингэж одоо гайхалтай төгсгөж байгаа гэх юм уу. Одоо эдний нүдээр харах юм бол те одоо яг зорилгоо биелүүлж гэнэ гэсэн үг. За хатан үржилт орсны дараа амьдралынхаа турш дахин хизээж буцаж ингэж үрждэггүй. Тэр бүх хугацаанд өндөг тогтоохтой зөвхөн үржлийн листэгтээ цуглуулсан 5-аас 7 сая спермийг ингэж ашигладаг. Одоо дахиж үржил хийхгүй одоо нэг удаагийн л тэр явдлаар авсан юугаа насан туршдаа ашиглана гэсэн. За энэ асар их үрийн нөөцийг хадгалдаг дотоод эрхтнийг сперматика гэдэг жижигхэн бөмбөлөг мэт харагдах тэр эрхт нь колони мянган ажилчин зөгийг 3-аас 5 жилийн турш үйлдвэрлэх асар чухал ийм агуулга болж
байдаг. Их үүсвэр нь болж байдаг бахан. За хатан үүрэндээ эргэн ирсний дараа дахиж хизээш тэндээс холдохгүй. За зөвхөн өндөглөх үүргээ ингэж биелүүлж байна гэж. Тэгээд жилд 150 мянгаас 200 мянга орчим ингэж өндөг гаргаж чаддаг нь дронуудын тэр ганц мөчийн үхэл бүх колони олон мянган ирээдүйн амьдралыг тэтгэж байдгийн одоо юм чухал илэрлэл байдаг. Тэгээд нэг ген биеийг ашиглаж ген өөрийгөө үргэлжлүүлдэг гэдэг нэг эрдэмтний хэлсэн үг байдаг байхгүй юу. Тэгээд одоо ашиглаж ген өөрийгөө одоо биеийг ашиглаж үргэлжлүүлдэг. Тэгэхээр одоо яг л энэ л байгаа юм л та тий. Тэр ген үргэлжлээд одоо тэр амьтан нь одоо өөрөө үхэх хүртэл золиосыг ингэж хийж чадж байгаа. За зөгийг бол дэлхийн хүнсний ургамлын 70% тоосыг хүртээдэг одоо маш чухал юм амьтан. За хэрвээ дронуудын золиос байхгүй байсан бол хатан хангалттай үрийн нөөцтэй болж чадахгүй. Ажилчин цөөхнүүд одоо ингэ цөөрөөд улмаар тоос хүртэл ингэж багасах ер нь аюултай. За энэ нь дэлхийн хүнсний тогтолцоонд шууд нөлөөлдөг юм ашиг тустай зүйл. За Honey Bee drone бол одоо бие жижигч бэлчээр томтой манай гарагийн экосистемийн одоо нэлээд том тулгуур юм гишүүн гэж хэлж болох юм чухал амьтны бас юм тэ үржлийн явцын сонирхолтой байдал юм байна да. За яста сонссон чинь бас амиар үнэлж болох үст тий. Дахиж эртээ одоо тийх өрчлөлд орох шаардлагагүйгээр үйлдвэрлээд байдаг гэдэг бол бас нэрэл амиар үнэлж болох юм шүү гэж бодогдлоо. За дараагийн амтан болохоор ийм redback spider гэдэг ийм улаан нуруутай алз гэж явдаг ийм алз байна. За энэ бол ерөөсөө зүгээр л нөгөө байдаг алзнууд шиг тий. Одоо Австралийн халуун тийм хуурай бүсийн энерги харанхууд нэг жижигхэн биетэй тийм алз. Энгийн алзны амьдралаар амьдарч гинүү гэд ингээ харагдаж болж байгаа. За тэгсэн яг үнэндээ бол одоо энэ улаан нурууд гэж энэ алзны үржлийн зан төрх амьтдын дундаас маш сонирхолтой. Тэгээ хамгийн аимшигтай золиосыг гаргаж байгаа гэж хэлж болох үст. Ер нь жоох их тийм эвгүй юм бэлээ. За энэ улаан нуруутай алзны эр нь ерөөсөө амьдрал нь эхнээсээ тодорхой байдаг гэж хэлж болно. За ихэнх ийм золиос гаргаж байгаа амьтад бас тодорхой тийм шин чанартай байд юм байна. Одоо эдээс хөдөлгөөн болгоно нь ерөөсөө ганцхан л зорилготой тэр нь үржлийн боломж олох. Одоо эмэгчнтэйгээ уулзах боломжийг л хайж амьдралын төлөө явдаг. За цаагаар арах юм бол мэдээж одоо нөгөө үр өдмө үлдээх гэдэг үндс хэрэгцээ яа тийм нэг хаалц өвчөөл үр өдмө үлдээх гэж явж байгаа гэж бодох юм байна. Ястаа тийм. За тэгээд эр хаалц нь болохоор эмэгчингээ олохын тулд маш олон өдрийн тийм аялал хийн тэр дунд одоо хоол тэжээлийн дутагдлалд орно. Өөрийн иддэг махчин амьтдад одоо өртөн за эсвэл одоо бултаж ари ядаж мөлхөж явсаар нь байгаад ингээд маш их эрсдлийг давж эмтэйгээ уулзж байна. За тэгснэ үржлийн үе болох одоо энэ амьтны одоо тэр үржлийн үеийн шинжлэх ухаанд их судлагддаг. Энэ одоо sexual cannibalism буюу одоо бэлгийн харилцааны үеэр нэг нь нөгөөгөө идж байгаа. За бүр ингээ үржилд орж явахт нүртэл идэж идэг. Энэ бүр айгүй эвгүй байгаа юм а. За эр хаалц нь өөрөө эмэгчнийхээ ойролцоо эренгуутаа зүгээр ингээд өөрийнхөө биеийн байрлалыг яг ингээд амтаа нь ойрхон одоо идэрэ гэсэн байдлаар байрлуулдаг. Үржилд орно. Тэгтээ өөрөө амруу нэгсэн ойртож өгдөг гэсэн үг. За тэгээд энийг одоо бүр нэг юм өргөл барьж байгаа юм шиг гэж зөвөрлөлт юм байна. За тэгээд зан төрхийг одоо судлаачдын хэлэлгээр бол энийг somersault behavior буюу өөрийгөө эмэгтэй ам руу хараалхан оруулах бие хөдөлгөөнч гэж одоо бас одоо баг ингээд өргөл барьж байгаа юм шигэрч дүрсэлж бас хэлдэм байна. За тэгээд үржлийн үед яг эмэгчин идэхгүй тохиолдол бас байдаг гинэ. За энэ идсэн идээгүй хоёр ямар ялгаатай байдгүй гэвэл явж идүүлсэн эрдэнэ ашигтай ашиггүй гэж гардаг гэнэ. За ямар ч амьтан үр удмаа үлдээх нэг тийм байгалийн нэг тийм зүүн совин тийм үүрэг тийм байгаад шүү дээ. Эмэгтэй хүмүүртэл ингээд том бие хаатай хүнийг харна гэдэг бол удам өгсаа залгамжлах одоо эрүүл чирэг бие хаатай байх ч гэдэг юм уу тэр шалгарлаараа үлдсэн юм гэдэг байгаа шүү дээ бид нар те. Тэгэхээр нэг юм эмэгтэй нөөрөө одоо эрийгээ идсэн үед тухайн одоо тэр эр хаалцны одоо тэр спермийг л хэлээд байгаа. Спермүүд идсэн. За эсвэл одоо идээгүй зүгээр одоо үржлийн явцтай орсон энэ хоёр хаалцны ялгаа юу байдгүй гэвэл өндөгнийх нь олонх нь тухайн эрийн генийг агуулдаг идүүлсэн тохиолдолд. За би одоо эр байлаа гэж бодоход эмдээ идүүлсэн тохиолдолд тэр гарсан бүх одоо агуултай өндөгнүүд нь одоо миний генийг давмгаа авдаг. Тэр байдлыг одоо мэдж байгаа юм шиг тэгж өөрийгөө идүүлдэг. За тэгэхээр эцснүүд нь илүү даваа талтай, илүү хүч чадалтай өр хөвгтүүд төрүүлнэ гэдэг утгаараа боддог байна шүү дээ. Тэр аалз маань бүр. Дээрэс нь бас шууд тэр чигээр хоол хүнсний хэрэгцээ болж өгдөг. Уургийн хувьд ч юм уу тий.
За тэгээд амьд үлдсэн ч гэсэн дахиад үржих магадлал энэ 90 алдсан тавгаас маш бага байдаг. Үхснээрээ өөрийнхөө генийг давмгайлуулах хэмжээнд хүртэл баталгаажуулах боломжтой байгаа учраас идүүлдэгэ. За ийм нөхцөлд амь насаараа үржих стратеги буюу эволюцийн хувьд одоо ашигтай ийм байдал үүсэж байгаа гэсэн үг. За тэгээд одоо уургийн хувьд эмэгтэй нь одоо шууд хоолт хичээлээ одоо үр удмаа бий болгож байгаа үедээ хоолт хичээл олж идэж гин гэдэг утгаараа маш хүч чадалтай юу гэдгийг те тэр өндөгнүүдийг те их төрүүлэх байдлаараа маш давуу талтай болтгоо гэж үздэг юм байна. За эрийг идэж байгаа нь уураг энерги нөхөх, өндөгний чанар сайжрах. За эхийн өндгөндөө зориулах хичээл нь илүү хангалттай болоод одоо тэр үрээ тээж байгаа үрээ одоо их амжилттай өсөхөд нь маш их дэм болдог гэж үзээд эмэгтэй нь бас иддэг гэж одоо ойлгож байна бид нар. За ингээд эрийн одоо би одоо шинжлэх ухааны утгаараа шууд хүнсний их үүсвэр болоод золиос нь одоо өчнөө олон шинэ амьдрал эхлэл болж гин гэж ойлгож байгаа. Нэг төгсгөл эхлэл болж гин гэдэг утгаараа. Тэгэхээр яг ингээд бүр үржил явагдаж байгаа явцад шууд идээд ийн гэдэг ингээд төсөөлөхөд хэцүү боловч туйлын зорилгоо бодох юм бол аль аль нь яг л байгалийн жамаар явж гин. Тэгээд ингэж айхтар зохилтлого бий болгож идэг байгаль хэвээр үнэхээр гайхалтай юм аа л гэж бодчихлаа. Яг ийм амьтдын тухай судалж байхад. Би одоо нөхрөө идчих юм бол те хүүхдүүд маань илүү одоо нөхөр шиг маань адилхан царайтай. Ийм болох давуу талтай байж нөхөрт маань гэж. За дараагийн амьтан бол номхон далайн яргаа загас гэж байгаа. За энэ бол одоо бас их амьтан судлаачдын анхаарлыг татчихдаг юм амьтан байдаг. Тэгэхээр энэ бол ихтэй каннибализм бол биш. За номхон далайн экосистемд яргаа загас бол амьдралдаа зөвхөн нэг л удаа үржээд үрдснийхаа дараа заавал үхдэг. Энэ семелпар гэдэг. Семелпар гэдэг нь яг амьдралынхаа турш зөвхөн нэг удаа үржээд түүнээс хойш заавал үхдэг юм амьд биетийг тэлдэг. Биологийн нэр том юм л да. Тэгээд яг энэ амьдтын сонгодог жишээ бол энэ номхон далайн яргаа байдаг. Тэгээд далаар явж хэдэн жил тэндээ өсөж одоо өөхөн нөөц булчингийн масаа нэмэгдүүлж энерги хоримтлуулдаг. За нас бий хүрсийн дараа тэдний амьдралын жинхэнэ зорилго одоо эхэлдэг буюу одоо үржих гээд байна. За номхон далайн хүүтэн уснаас яг л одоо төрсөн гол руугаа буцах энэ аялал зүгээр нэг шилжилт биш харин физиологийн бүх системээ өөрчлөх асар том эрсдэл бүхий биологийн сорил болж идэг. За энэ талаар бол Эттенборогийн кинон дээр яг энэ хэсэг одоо тэр өнгөө сольж байгаа, үхэж байгаа, тэр замдаа ямар амьтдыг хоолж байгаа гэд маш гоё нарийн детальтай гардаг. Тэгээ тэрийг бас манайхан бас үтсэн бол миний ярьж байгааг маш ойлгож байгаа бах. За яргаа заавс урсгалын эсрэг аяллаа. Эсрэг ингэж урсгалын эсрэг зүг рүү аяллаа эхлүүлээд нэгэн төвөгтэй физиологийн процессыг ингэж өвтгчүүлдэг. За энэ бол давслаг уснаас цэнгэг ус руу шилжгээд осморегулас буюу одоо биеийн давсны тэнцвэр хадгалах механизм ингэж бүрэн өөрчлөгдөж бөөрийн натрийн холоор нацаасуудын ажил эрчимжиж энергийн зарцуулалт огцом өсдөг. За үүн дээр нэмээд тэд аяллаа турш огт хоолддоггүй. Ер нь хоол идэх процесс нь шууд ингээ хаагдчихдаг гэсэн үг. За хоол боловсруулах системээ бүрэн хаагаад бүх энерги булчин хөдөлгөөн болон үржлийн бэлэн байдалд ингэж зориулагддаг. За энэ хугацаанд стрессийн гормон болох кортизолын хэмжээ физиологийн хамгийн өндөр түвшиндээ хүрж булчингийн уурах задрал, өөхний нөөцийн задрал эрчимжиж дархлаа огцон буурдаг. За нэгсэндээ кортизол гэдэг бол нөгөө сонор сэрэмж гэдэг юм уу маш ингээд давуу талыг богино хугацаанд үзүүлдэг боловч удаан хугацаанд бол одоо эн чинь нөгөө дархлааг бууруулдаг булчингийн уурах задрал гэх мэт одоо улмаар одоо үхэл түргдэг юм аюултай зүйл байгаад байна. Тэгээ судалгаагаар үржлийн мөчлөгийн төгсгөлд энэ яргаа загасны биед мөөгөн цэрэг бактерийн халдвар их хэмжээгээр илэрдэг нь тэдний дархлааны систем бүрэн нурсан байгааг харуулдаг. За энэ бүх дороотлон сарамсаргүй зүйл бол биш. Олон сая жилийн туршид бүрэлдсэн энэ программид сенесценс буюу програмчлсан хөгшрөлт гэж тайлбарладаг юм байна. Тэгээ байгалийн шалгарлын хувьд ч гэсэн тэдний амьд үлдэх шаардлага ер нь бол ингээд үгүй болж байгаа гэж ойлгож байна. Харин үр тогтох амжилтал одоо хамгийн чухал тэр үр тогтоохоо зүйл рүү одоо маш хурдан хөгшрөлт юм уу те тэр процесс нь болоод тэгээ тэндээ өөх нь бол одоо ерөн зүйн усны хэрэгэл болж таарах гэдэг юм л та. Тэгээ их голтой хөрсөн гэдэг нь болохоор эдгээр яг нөгөө нэг их гол гэдэг газраа очиод
үр төлөө гаргалаа гэж бодоход буцаад одоо давстаа ус руугаа явсан ирнэ. Буцаад төлөлтөө нөгөө нэг их гол руугаа яг нөгөө өөрийнхөө инстинкт дээрээ ингэж буцаж очиж төлдөг. Сонирхолтой бас юм олж очиж харин олж очдог тий. Их голтой хүрсэн яргаа заагаас энэ хайрганы яралд ред гэд нэртэй үүр үүсгээд эмн өндгөө үүрэндээ шахаж за эр спермэ гадна орчинд ингээд цаацдаг. Энэ үед тэдний энергийн бүх нөөц бараг шавхагдаж дууссан байдаг. Эдгээр ч нөгөө нэг маш холын аялал хийж байгаа. Одоо нэлээд урт зам туулж иж тэндээ очдог учраас ерөнхийдөө нөгөө нэг ямар ч ирч хүчгүй одоо тэ үхэхэд бэлэн байдалтай гэх юм уу тийм болж байгаа гэсэн үг. За үржлийн дараа хооллох чадвар бол эргэж сэргдэггүй. Тэгээд хэдхэн хоногоос хэдхэн 7 хоногийн дотор тэд ер нь бол ингээд үхээд эхэлдэг. За тэдний үхэл цогцсон тухайн газартаа шин тэжээл болж одоо төрснүүдийн хувьд одоо төрсөө буцаага тэжээх одоо юм цогцоороо гэсэн үг шүү дээ тий. Тэжээлэг усанд орчин ингэж бүрдүүлж өгдөг. Бод голын түвшинд харахад гунигтай мэт одоо сонсогдож байгаа ч гэсэн экосистемийн түвшинд бол одоо маш нарийн тооцоолсон гэж хэлж болохоор маш олон талын юм тэжээлийн эргэлтийн механизм одоо тэнд ингэж ажиллаж яадаг байна. За яргаа загасны бие далайн гаралтай азат, фосфор, микроэлементүүдээр баялаг байдаг болохоор одоо тэдний үгсэн энэ ус орчим нь болохоор одоо ойруу далайн тэжээлд болж очдог. За энэ процессыг бол marine derived nutrition буюу одоо далайн гаралтай шим тэжээл гэж нэрлэдэг. За судалгаагаар яргаа загасны биенээс гарч буй тэжээл ой модны навчас, хөрс, мөчр, зарим модны өсөлтийг 20-с 30%-аар ингэж ой модыг бүр ингэж сайхан ургуулдаг байхна мөн тэднийг иддэг баавгай, шувуу загас, усны шавж гэд бүгд одоо яргаа загасны үхлээр одоо шууд тэжээлтэй болж байгаа, хоол тэжээлтэй болж байгаа. За голын бүхэл бүтэн экосистемд эерэг нөлөөг авчирдаг. Би тэгэхээр тэр киног үзэж байхад эдгээр ингээ анх гарахтаа юм саарл амьтад уг нь ингээд эхлээд одоо галзуу юм шиг гэх нь хаашаа бөөнөр ингээл нэг зүг рүү усыг сөрөөл ингээл явж байгаа байхгүй юу. Тэгэл нэлийн удаанд эднэр чи юм улаан өнгөтэй болоод бие нь бүр ингээ улаан болоод би тэгэд яг яага улаан болсныг сайн ойлгоогүй байсан чинь одоо эднэрийн одоо бүх нөгөө эрчим энерги нь ингэж гараад одоо бүр тэгтлээ бие физиологт нь өөрчлөлт гарч өнгө нь хүртэл ингэж яг тэр үеэр ингэж ховсдох юм байна л та. За бас нэгэн сонирхолтой зүйл нь бол баавга гэх мэт махчин амьтад яргаа загсыг голоос гаргаад модон дунд ингэж орхидог юм процесс байдаг. Идэхгүй ирнэ яг яах гэж байгаа юм гэмээр те. За энэ нь болохоор ойд азот фосфорын одоо концентрацийг нэмэгдүүлж ургамлын өсөлтөнд шууд эерэг нөлөө үзүүлдэг. Одоо юм гайхалтай даваа талтай үйлдэл байдаг юм байна. Тэгэд иймээс яргаа загсны үхэл бол одоо төгсгөл биш яг экосистемийн одоо ургамлуудын эхлэл болж өгдөг. Гэвч өнөө үед энэ биологийн гайхамшигт мөчлөгийг хамгийн ихээр алдагдуулж буй хүчин зүйл бол хүний үйл ажиллагаа байдаг. Тэгээд нөгөө том усан цахилгаан станцуудын далангууд яргаа загсны нөгөө нэг их гол руугаа нэвтрэх замыг нь хааж хаяад үржлийн газарт хүрэх боломжгүй ингэж болгосон тохиолдол ер нь их тохиолдоод байгаа юм байна. Тэгээ усны температурын өөрчлөлт, өндөгний хөгжил цөргөөр нөлөөлж хит их заагс агнуур популяцийн дарамтыг нэмэгдүүлж байгаа. За хэрв энэ мөчлөг хаагдвал зөвхөн нэг төрлийн загсыг бос одоо бүхэл голын экосистем одоо тэр бүхэл ойн экосистем хүртэл нөлөөлөх аюултай. За дахин хэлэхэд бол номхон талайн одоо энэ яргаа загс бол амьдралаа үржлийн үр дүнд бүрэн одоо зориулах стратегийн амьд биологийн загвар өгтлөө явж байна те. За тэд өөрсдийн үхлээр гол мөрний амьдралыг тэжээж далаа байх газрын хооронд тэжээлийн урсгалыг ингэж үүсгдэг. За энэ бол одоо байгальд амьдралын утга учир заримдаа яг нөгөө амьд үлдэхтэй биш юм аа. Одоо амьдралаа зөв газарт яг зөв цагт ингэж зарцуулахад оршдгийн одоо тод жишээ гэж бас хэлж болохоор тийм сонирхолтой амьдралын хэв маягтай загас байна. Ямар гоё үгүй те амьдралаа зөв газар зөв цагт зарцуулахад оршиж бас болно. Харин тийм нэгтэй айгу гоё газ яг амьтан дээр хэлж байгаа ч гэсэн ер нь. Тийм байна. Одоо энэ баавга хүртэл тэрийг идэхгүй ирнэ те тэр ургамал ногоо ургахад зориултгийг цаагаараа мэдээд байгаа юм шиг тавьж ил тавиад идэхгүй байх гэдэг бас айгүй сонирхолтой санагдлаа. За эхний хамтран ажиллагчаа танилцуулаад өргөлжлүүлье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтантай хамгийн амттайг нь хамгийн чанартайг нөрөөтэй мянган найз амьтны дэлгүүр дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр та нар маань Facebook дээр Kitchen Flower Mongolia гэдээ хайгаад үзээрэй. Хайртай амьтандаа бас тэжээллэг амт чанартай сайн хоолыг сонгож хэрэглэхийг хүсвэл за эднийх маань одоо хизээний найз мянган найз дэлгүүр маань бас амьтны эрүүл хоолыг оруулж ирж байгаа. За дэжвэр амьтанд зориулсан
хамгийн чанартай амттай хоол. За тэгэхээр эднийх маань болохоор ер нь ихэнх амтны хоолнд нэг юм өнгө оруулагч, амт оруулагч, будагч бодис ч юм уу үр тариа ургамлын гаралтай уураг ихээр агуулгадаад байдаг. За Kitchen Flavor-ийнхан болохоор ялгаатай нь гэвэл жинхэнэ махан уураг. За эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг одоо байгалийн нүүрс усны их усүрийг ашиглаад үйлдвэрлэгддэг хоолнуудыг оруулж ирдгээрээ даваа талтай болж байгаа. Тэгэхээр эднэр маань одоо таны муур нохой, дижээр амтны одоо ходоод гидс очроохгүй, дархлаагийн дэмжин, тэгээ эрүүл үс арьс булчингийн хөгжилд нь тустай одоо гоо сайхан нийч болж байна. За бараг соёлын хоол гэж хэлж болохоор ийм одоо амтан тайртай хүмүүсийн сонголт болж чадхаар хоолыг оруулж ирж байгаагаар маш даваа талтай маа. Тэгэхээр ер нь бол муурч бай, нохооч бай, тэгээ үйлдвэрээс нь хамаараа. Дээрээс нь одоо том жижиг дунд гэд одоо биеийн хэмжээ, насны онцлогоос нь хамаараад бас хоолнуудыг өөр байдлаар сонгож өгөх нь ер нь хар ухаанаар бодоход мэдээж тийм л байх хэрэгтэй байх та. За тэгэхээр сонголтуудад бол одоо муурны гоо сайхны хоол гэж байна, муурны бүр шийсний замын өртөлсөн сэргийлэх хоол гэж байна. Зулцган муур, насан турсан муурны тусгай хоолч гэж байна. Гүлэг, за насан турсан нохой, баг болон дунд том үлдрийн нохойны төрөлжсөн хоолнууд гэж ийм олон ангиллалтайгаар хоолнууд нь сонголттой байгаа. За тэгээд амт уураг өндөртэй ийм бүтээгдэхүүнийг одоо сонгож хайртай амтнаа одоо энэ бүр шээсний замын өвчин гэдэг бол бас муурн тохиолддог гэдэг байгаа тийм амьтдад тохиолддог гэдэг байгаа. Энэ бол одоо бас бидэнд шууд үгээ хэлж чадахгүй энэ амьтдад бол ямар их зовлон бүр нүгэл гэж боддөг шүү дээ. Нөгөө хашааныхаа болонд уйж тавьчаад халуун зунаар ус хөхгүй байгаа гэвэл яана энэ өстө бүр эзэндээ гомдож байгаа хта гэж боддог шиг. Яг тохирсон хоолыг аваад өгөхөд бас бид нар нэг юм амттай юм олж идчихэл гэл нэг юм айгу баярлдаг шиг л байдаг бах та. Тэгэхээр нэгэнт одоо гэр бүлийн сайхан гишүүнээ болгох сонгоод хайрлаад хамтдаа өсөж байгаа хүүхдүүдтэй чи хамт одоо бас сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгээд байж байгаа хайртай тэжээвэр амттай хоолыг сонгохдоо сэтгэл гаргаад сонгоё гэвэл та нар маань Facebook дээр Kitchen Flavor Mongolia гэж бичээд за эсвэл одоо 7749 Тэг 8 утасны дугаар болон 93 тэг 5 тэг 8 утасны дугаараар лавлаад сонирхож үзээд орж бүх юмыг шалгаад амттай хоолыг бас авч хэрэглээрээ. Тэгэд нэвтрүүлгийг дэмжиж ажилладаг амтан тайртай монголчуудыг дэмжиж ажиллаж байгаа мянган найз амтны дэлгүүрийнхэндээ маш их баярлалаа. За миний дараагийн дурдах амтан болохоор сая урнагийн дурдсан амтантай бас нэлээд төстэй юм байна. Octopus Mother гэд за одоо хөөхөн наймаалжны одоо их наймаалжны тухай та нартай бас сонирхуулна. За энэ бол одоо барыг амтны ертөнц нэвтрүүлгийн Адрайнер юм уу гэмээр бүр үнэхээр гайхажила. За бүр далайн гүнд тэгээ маш одоо гэрэл багтай бараг л гэрэл байдаггүй тийм харанхуй орчинд маш олон амьтад одоо нууцлагаар үл үзэгдээд тэнд ингээм амьдарч байна те. За эдэн тундаас бол одоо хамгийн туйлын золиос шаарддаг амьдралын стратегийг наймаалжны их харуулж байгаа. За яаж юу болвоо гэхээр за ийм наймаалж болохоор амьдралынхаа турш нэг удаа л үржилд ордог. Тэгээд өндөг гаргаад тэднийг хамгаалсны дараа үхчихдэг. За тэгэхээр одоо амьдралын туйлын зорилго нь үр удмаа одоо хүний дайтай болгоод өөрөө бол яах вэ гэдэг үргэл барьц шиг үгүй болдог ийм амтан байх нэ. Тэгэхээр за бүр ингээд санамсаргүй үйл явдал биш. Энэ бол ерөөсөө олон сая жилийн туршид байгалийн шалгарлаар тогтсон физиологийн гүн төвшин шингэсэн бүр юм програмчлалсан юм уу ч гэмээр ийм үхэл байгаа юм. Тэгээд ийм наймаалж үр тогтсны дараа өндгөө тавих одоо юм тохиромжтой агуу хадан завсар далайн ёроолын нүхийг одоо хайж сонгож өндөгнүүдэд тавьдаг нэг нэгээр нь. Тэгэхээр тийм чим далайн урсгал байна те янз бүрийн далайн шуурга юу гэдэг тийм юмд одоо өртүүлэхгүй тэр чинь ингээ урсаад ингээл урсгал дагаал яваад өгөх юм бол алдчих гээд шүү дээ. Тэгэхээр тэрэнд маш их санаа зовдөг гэж байгаа. Тэгээд за ингээл үрээ одоо ингээл үр тогтоол тэрийг өндгөө гаргаснаас хойш энэ амьтны одоо хамгийн идрэт амьдрал эхэлж байгаа юм ба. За нүрэх ажил гэж хэлж болох юм. За хооллохоо бүр мөсөн зогсоодог өндөг гарснаас хойш. За түрүү нөгөө нэг кортизол ялгараад гэдэг чинь яг тэрнтэй адилхан одоо ингээл ерөөс цаанаасаа л юм идэх боломжгүй гэх юм уу, шаардлагагүй гэх юм уу одоо тийм болчдөг. За тэгээд хэдэн 100 мянган өндгийг тасралтгүй гаргадаг бөгөөд өндөг бүрээ одоо хүчтэй урсгалаас хамгаалаад хад чулуун одоо ийм завсар энэ тэнд одоо нөмрүүлж ингэж байршуулж энэ их ажил нь эхэлж байгаа эхлээд. За яг наймаалчны бид яг энэ үед юу болоод байгаа юм болоо гэж судлаачид судлахад бол одоо нөхөн үржихэн үхэл гэж одоо нэрлэдэг тийм физиологийн систем идэвхжээд байгаа. Retroactive death гэдэг. За тэгэхээр энд болохоор ерөөс идэх шаардлагагүй ингээд нөхөн үржлийн үхэл ингээл хүүхдээ гэдээ ярьчээ. Өндгөө гаргаснаас хойш л ерөөсөө үхэл нь эхэлж идэг юм байгаа байхгүй юу? За амьдралын мөчлөгийн энэ хэсэг нь одоо гадаад зан төрөх байдал. За тэгээд дотоод физиологийн төвшөнд бол
маш их өөрчлөлтөд авчирч байгаа. За юуны өмнө эхлээд 8 альжны оптик болцсон болон одоо тархины гипоталамусын бүтэц маш ихээр өөрчлөгддөг. Тэгээ бие махбодд нь стресс тэ одоо тийм төстэй тийм дааврын ялгаарл маш ихээр нэмэгдэж байгаа. Мэдээж идэхгүй байгаа юм чинь тэгээ байнгын санаа зовоостой ингээд байгаа учраас тийм стресс маш ихээр ялгарна. Дээрээс нь судалгаагаар өндөглөлтийн дараа ийм 8 альжны биед стероид төрлийн даавар за ялангуяа одоо прегненолон прогестерон гэдэг лөө те. За энэ дааврууд за эн чинь нэг юм одоо бидний харуул нэг юм юу яадаг даавар шүү дээ. Нөхөн үрчхүүн нэг юм даавар байгаа даа шүү дээ. Мөн зарим хүчил төрөгчийн идэвхт молекулууд огцон нэмэгдээд дархлаа болон бодисын солилцоог эрчимтэй дарангуйлдаг нь тогтоогдсон байгаа. За санамсаргүй биеийн муудаад байгаа үйл явц биш. Үрээ хамгаалахад бүх энерги, бүх физиологийн нөөцийг чиглүүлж байгаа биологийн механизм гэж үзэж байгаа юм. За өндөг гарсны дараах 4-6 сарын туршид ийм 8 альж усны урсгалыг сорж, шахаж, одоо өндөг рүүгээ хүчил төрөгч дамжуулахын ажлыг хийн. За тэгээд илс, шавар, бичил зүйлийг цэвэрлээд өндөгний одоо бүхэл гадаргууг цэвэр ариун байлгахын тулд одоо тасралтгүй хөдөлмөрлөж байгаа юм. За энэ хөдөлгөөн нь өдөр шөнө ялгаагүй байнгын явагддаг гэсэн үг. За тэгээд ямар ч хоол идэхгүй зөвхөн одоо өөртөө байсан тэр нөөц энергиэрээ төсвөрлөж энэ үеийг туулж байгаа. За энэ үед одоо 8 альжны арсны бүтэц өөрчлөгдөөд булчин сулраад сорох эрхтнүүд нь хүчээ алдаж эхэлж байгаа шууд мэдэгддэг. За мэдээчтэй дотроосоо гэ бүх юм гараад байгаа учраас за биеийн эдисийн задрал идэвхжээд өөрийн биеийн эд эрхтний энерги их үүсвэр болгож ашиглаж эхэлж байгаа нь одоо бүр шинжлэх ухаанаар бол баримттай тогтоогдсон байдаг. За энийг юугаар баталж болж байгаа нөхөр энэ хугацаанд 8 альж бүр хараагүй болдог. Бүр дотроосоо ингээд бүр хараагүй болж байгаа. Эсвэл одоо орчноо таних чадвар нь муудаж эхэлдэг ч юм уу. Тэгээ энэ байдлаар бүх доторх юм ингээд барж ийна гэдгийг мэдэгддэг. За зарим үед бүр өөрийнхөө тэмтрүүлэг гинтэх зан төрх үзүүлдэг нь одоо нейрон системийн доройтол эхэлсний нэлтгэж байгаа. За тэгээ хамгийн амар нэвцэст нь одоо ингээ энэ нэг 4-6 сарын үйл явцын дараа одоо өндөг хагарна. Тэгээ дөнгөж төрсэн жижигхэн 8 альднууд нь ингээл урсгал дагаал одоо өстө нэг хүний дайтай бол явна штэ тий. Ингээл урсгал дагаал тэр од ингээ амьдрал руугаа орчлоо гэсэн үг штэ. Өндөг нь ингээ хагарч байгаа юм чинь. Ингээл эхлэх үед их 8 альж үхдэг. Тэднэрийг одоо явснаас нь хойш хэдхэн хоногийн дараа ингээд шууд үхдэг. Тэгээд үхсэн биеийн хүртэл бас л одоо далайн ёроолын олон мянган бичил амьтдын хоол болоод бичил амьд организмуудыг тэжээд гэрээ бас л одоо гайхамшигтай хөл болж байгаа. Тэгээ өрөө хамгаалаад үхдэг 8 альжны энэ стратеги бол байгалийн ачиргалтай тэгсэн мөртлөө одоо маш нарийн бүр оновчтой гэж хэлж болох зохицсон амьдралын стратеги гэж үзэж байна. Тэгэхээр одоо хөхөөшөг гэж ярьдаг штэ тий янз бүрийн одоо бид одоо хөхөөгөө өмөрөөд нэг дугаар дээр бас ярьсан. Гэхдээ ингээд оюун ухаанд хүн атлаа одоо хүүхдээ бид яаж хайрладаг вүлээ эсвэл одоо яаж хайж явдаг вүлээ ч гэдэг юм уу иймэрхүү байдаг байхад энэ 8 альж одоо яаж тэрний төлөө үздэг чагааг нь харахаар бүр айхтар байсан. Харин тий яа бас л ястал нэр аадра ханер шиг байлаа. Тэгээ ээжийнхааш тухай бодох шиг баг. Үнэхээр гайхалтай бас их амтны нэг төлөөллөө шүү. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад өргөжлүүлье. Захин ирээдүйд хамтдаа G-Mobile компани маань амтны ертөнцийн бас энэ нэвтрүүлгийн маань эвдэт гэж ажиллаж байгаамаа. Тэгэхээр хязгааргүй хэрэглээтэй дараа төлбөрт үйлчлэгээ. Тэгэхээр дараа төлбөрт үйлчлэгээ гэхээр таны санаанд бас магадгүй нөгөө датаны хурд удаашрах ч юм уу сонгоцсон багцаас илүү их төлбөр гарах зэрэг юм жижиг шажиг асуудлууд байгаа юм шиг бас санагдаад байдаг гэж магадгүй нийтлэгийн тиймэрхүү ойлголт байгаа гэдэг. За тэгвэл G-Mobile-ийн хэрэглэгчид яриа датагаа хүснээр хязгааргүй ашиглаад сард ердөө 20,000 төгрөг төлөх боломжийг та бүхэнд олгож байгаа юм. Тэгэхээр ямар ч тоолоор гүйхгүй байхan те датан дээр яриан дээр айгу амар юм те нэг юм гүгээд ахаарч айгу хэцүү. Үгүй энэ яг мэдэгдэм билээ нөгөө нэг лагер дээр гараагүй одоо хотод бид нар байж байгаа хугацаанд энэ тэнхийн Wi-Fi ашиглаад байгаад идэг. Яг лагер руу гарсан чинь дата ямар хурдан дуусдаг болохыг мэдсэн. Тэгэхээр энийг сонгочих юм бол 20,000 төгрөгөөр асуудлаа шийдэхээр бүр гой санагдаж байгаа байхгүй. Харин тийм. Тэгэхэд энэ 20,000 төгрөгийн энэ урамшуул нь бол одоо дараа төлбөрт үйлчлэгээний 40,000 төгрөгийн багцыг
сонгон шинэ хэрэглэгч болох, багцаа ахиулах, урьдчилан төлбөрт үйлчлэгээнээс дараа төлбөрт үйлчлэгээр шилжсэн бүх хэрэглэгчид сарын суурь хурамжаасаа 50% хөнгөлүүлж байгаа. Тэгээ ийм хэлбэр юм аа. Тэгэхээр ер нь бол үндсэн 40 мянган төгрөгөөр ийм байдаг байх нь. За тэгэхээр энийг авахд бол маш амархан. Хэрэглэгчид маань салбар дээр заавал очихгүйгээр зүгээр G-Mobile аппликейшнаа татаа шууд авчиж болно. За G-Mobile зэг MN гэд вебсайтаар авч болно. За мөн CU-гийн бүх салбараас Easy SIM дугаараа үүсгээд шууд авах боломжтой. За тэгээ энэ урамшуулал бол 2026 оны 2 дугаар сарын 18-ныг дуустал үргэлжлэх учраас та бүхэн маань гоё боломжийг амжаад ашиглаад аваарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile-ийн Facebook хуудаснаас болон 98 10 36 36 за G-Mobile-ийн хэрэглэгч бол 36 36 гэсэн утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авч олно. Тэгээд одоо бас ийш тийш явахгүй яг одоо ингээ авчиж болж байгаа болохоор те 20 мянган төгрөгөөр ямар ч тоглооргүй энэ үйлчлэгийг одоо шинэ жилийн бэлэг болгон та бүхэн манаас ашиглаасай гэж хүсэж байна. Шүүн нэрээ. Баярлалаа та бүхэндээ. За дараагийн танилцуулах амтан бол одоо бид нар харах юм бол огтон л гэж харна л да. Античинус гэд үржилд орж байгаад өгдөг юм мэрэгч амтан амтны төлөөлөл орж ирж байна. Тэгээ Австралийн ширэнгэн ой эквивалентийн сүүдэрт амьдардаг энэ жижиг биетэй нэгэн мэрэгч байгаа. За эквалипт гэдэг нь болохоор нөгөө кола баавга гэдэг байдаг шүү дээ. За тэр баавганы амьдардаг юм ой мод гэж хэлж болох юм л да. Одоо тэнд амьдардаг юм охтно гэсэн үг. За гадаад төрхөөрөө охтноос ерөөсөө ялгарх юмгүй. За түүний нөхөн үржихүйн харийн зан төрх физиологийн хувьд бол одоо хамгийн юм хүнд өхөө стратегийн нэг гэж хэлж болно. За энэ бол античинус гэдэг огтно. За үржлийн улирал эхлээд 2-оос 3-7 хоногийн дараа бүх үржлийн античинус бүгдээрээ ингэж үхдэг байх нэ. Одоо үржил боллоо. Тэгээд л ер нь үхэх юм байна л та. Одоо 3-7 хоногийн дараа тий. За античинус үржлийн мөчлөг за жил бүрийн нэг богинохон хугацаанд ингэж өрнөдөг. Эмэгч нь маш нарийн үржлийн одоо юм цонхтой байдаг. Тэгээд түүнийг нь алдахгүй байх нь генетикийн хувьд одоо маш чухал үйл явдал. Тиймээс эргчэнгүүд үржлийн улирал эхэлмэгц физиологийн бүх систем нь зөвхөн үржихэд чиглэнэ. Одоо толгоонд нь байнга үржих гэдэг сигнал асаалтал байх нь л те. Тэгээд өдөр шөнөгүй ер нь эмгэгчин хайж тэнүүчилж тааралцсан эм бүртээ олон цаг үргэлжилсэн үргэлжлийн юм эвцэлтэнд ордог гэж байгаа. Тэгээд энэ үедээ тоолохоо одоо зогсооно, унтах цаг нь багасна, энергийн зарцуул зөвхөн эвцэлтэнд зарцуулагддаг гэж байгаа. Тэгэд энэ ер нь ингээд зогсолтгүй маш урт хугацааны эвцэлтэнд л болно гэсэн үгтэй. За гэхдээ үржлийн эд оргил үед тэдний биеийн энэ HPA axis буюу гипоталамус өнчин тарих ба бөөрийн дээд булчирхайн тэнхлэг гэж нэрлэдэг юм билээ. За энэ нь бол одоо хит итвчээд нөгөө нэг өмнө яригадад байсан стрессийн даавар болох кортизол маш өндөр аюултай түвшинд хүрдэг. За энэ үедээ бол ер нь хүн амьтаа хараад те айж очино гэж байхгүй ингээд ер нь л яг зөвхөн үржил гэсэн ингээд одоо явж идэг л юм байна. Тэгээ энэ кортизолын хит итгэжил булчингийн уурга задрал, элэг бөөрийн үйл ажиллагааны алдагдал, цусны глюкозын түвшний асар их хэлбэлзэл, дархлааны системийг нуралтыг ингэж маш хүчтэй юм нуралтыг үүсгдэг. Одоо ер нь үхнэл гэсэн үг л дээ. За үүний физиологоор стресс, induced immune suppression гэж нэрлэдэг бөгөөд античус бол энэ үзэгдлийн хамгийн одоо юм бодит жишээ болж өгдөг байна. За энэ бүхний үр дүнд эр үржлийн улирлын төгсгөлд цус алдалт юм уу, халдвар, эргэтний дутагдлын улмаас ингэж үхдэг байна. Ер нь одоо зүгээр ойлгомжтой зүгээр сайхан ярьж хар ухаанаар бодоход ингээд бүх энерги эрчим хүч бүх сэтгэл зүгээ зөвхөн одоо үржлийн төлөө зогсоо зайгүй зориулаад тэгэл ерөөсөө бүх юм дуусаад өгч яана л гэж ойлгож байна те. Зургийг хараач тэр энэт ирээд бах юм. Үржлийн дараа амьд үлддэг нь одоо зөвхөн эмгэгчин. За тэд эргэжтийн золиосын ачаар нэг дор 6-аас 12 зулцах төрүүлдэг. Харин эргэжтийн өгсөн бие нь ойд задрал болж экосистемийн тэжээлийн их үүсвэр болдог байх нэ. Тэгээ энэ золиосын стратегийн биологийн тайлбар нь одоо юу вэ гэвэл античинус амьдардаг орчинд хоол тэжээлийн нөөц нь бол тогтмол биш, улирлын шинжтэй байдаг болохоор эр мэрэгч олон улирал одоо амьд үлдсэн ч гэсэн дараа жил үржих боломж нь дахин гарах хэсэг нь тодорхойгүй. Үржих боломж одоо маш ховор олддог учраас одоо яг тэрэндээ хэрвээ олдгол юм бол бүх юма зарцуулсан нь одоо илүү зорилготой нийцэж байна гэсэн үг.
Тэгээ ердийн кортизолын үед бол яг нь энерги чөлөөлөх юм уу богино хугацаанд бол тэсвэр нэмэгдүүлдэг ч юм уу нэг ач холбогдол байгаадсан бол нөгөө байнгын хит өндөр одоо удаан үргэлжилсэн юм уу те. За энэ бол ингэж одоо маш аюултай үхэлд хүргэж штэ ер нь бол. Тэгэхээр бие махбод амьд үлдэх гормоос гарч сүүлчийн үржлийн даалгаварт одоо бүхнээ зориулж эхэлдэг ийм зүйл байна. Тэгэд нэг удаагийн үржилд 100% амжилт гарах нь бол одоо нөгөө амьдрах уу үр удмаа үлдээх үү гэдэг сонголт яа. Үр удмаа үлдээе л гэдэг одоо энэ сонголтоор нь сонгож ийн л гэсэн үг л те. Тэгээд хулган яг өөрөө сонгодгоо гэхээр бас их сонин те. Одоо тэр чи одоо бараг л нөгөө нэг даалгавраар гэдэг шиг одоо яг тэгх амьдралын цохилгоотой буюу ген өөрийгөө өргөжлүүлэх гээд хулганыг ашиглаад байгаа юм шиг юм нэг сонирхолтой процесс явагдаад байгаа. Гэхдээ нэг юм жижигхэн амтан одоо тэгж гэмээн л үрээ үлдээдэг бахал гэж бүр бодогдлоо. За тэгээд энэ эрчимтэй үржиллийн уйлралд бол бүх энерги зориулах нь генэд дамжуулах хамгийн өндөр магадлалыг ингэж өгдөг. За үүнийг reproducive suicide буюу одоо үржилийн дараах биологийн үхэл гэж нэрлэдэг байх нэ. Тэгээд ийм галзуу амтан байна. Нийтдээ юм аст нүүдмүүд нь. За бас нэг маш сонирхолтой амтан байна. За anglerfish гэдэг. За манайхан anglerfish-ийг ер нь мэдэх бах. Эм нь бол нэг юм том амтай тий ингээд уртаа ингээд гэрэлж давж явж байгаа юм шиг нэг загас байдаг шүү дээ тий. За тэгсэн чи эм нь одоо за нэг би хаан тийм байлаа гэт ер нь бүр эмээсээ хэд дахин жижиг. Тэр уртаа байгаа гэрэл мэрэл нь бүр үнэхээр жижигхэн байдаг. Яг одоо бараг нэг одоо серветийн л адилхан хэмжээтэй тийм жижиг эргчэнтэй юм байна. За тэгээд энэ далайн хамгийн гүн одоо гэрэл нэвтрэхгүй тэр харанхуу даралт маш өндөр байгаа орчинд амьд үлдэхийн тулд энэ амьтад чинь гайхмаар заримдаа бол бүр ойлгомжгүй юм шиг тийм амьдралын стратеги хөгжүүлж амьдарч байна л та. За энэ anglerfish надад бол бүр маш сонирхолтой санагдсан. Бидний одоо бүр дархлааны тухайд бол судлах нь маш том ойлголт байхаа гэж бүр бодогдож байгаа. За бид одоо гэрэлтүүлэгч гэж энэ загсыг бас хэлдэг те. Үржлийн стратеги амьтдын хаант улс бас одоо хаант улсад бол бүр гайхалтай жишээ болно. За эмэгчин эртэйгээ харьцуулахад бүр асар том биетэй. Тэр лүр буюу гэрэлтүүлэгчтэй байгаа. За эрэгчин нь хамаагүй жижиг, за микро хэмжээний гэрэлтүүлэгчтэй. За энэ anglerfish-ийн бүх амьдралын зорилго нь бол ерөөсөө бараг л энэ авраг эмэгчинтэй тааралдах л байдаг. Тэгэхээр нөө далайн гүний тэр харанхууд тэр жижигхэн эрэгчин чи ингэж явж байгаад нөө эмэгчнээ олж очно гэдэг бол ерөөсөө бүр заримдаа бүр хитрхи боломжгүй те. Хүний үйл ажиллагаа орчих юм бол бүр хэцүү те. Тэгэл туйлын зорилго нь үр удмаа үлдээх байгаад байдаг. Тэгэхээр ингээд айгүй хэцүү байдаг гэсэн үг. За эмээг бол ерөөсөө олдсон дээр нь л барьж авдаг гэсэн үг. Чааста тэр та барьж авах гэжтэй баригдаж авагддаг гэсэн үг эрэгчин нь. Нэм нь баг мэдх юм ирсэн. Мэддэг ээ. Тэгээ нэг дор 2 3 ч эрэгчинтэй одоо бас үржилт орж болдог. За их сонирхолтой. Тэгсэн чинь ингэж далайн гүнд хоорондоо таарах магадлал маш бага учраас эрэгчин хурц үнэрийг мэдэрдэг тэр чадвараараа эмэгчнийхээ ялгаруулж байгаа ферментийг дагаад олон 100 м заримдаа бүр хэдэн километр газрыг туулж ингэж хөөцөлдөж араас нь одоо эми одоо гэл нэг явчих газар шиг манай үчтэй ингээл явж өгч байгаа шүү дээ. Ингэж хөөцөлддөг байгаа юм. За тэгээд за нэг юм таарна шүү дээ. Тэгэхээр таарахаараа бол одоо биологийн гайхамшигыг үзүүлнэ. За энэ яадгүй гэхээр anglerfish эмэгчнийхээ биед зүгээр наалдах биш бүрэн усчдаг. Эм хоёр ингээд нийлээд нэг цул. За одоо бараг л нэг ургацэг нь болж үлддэг. Ямар сонирм байгааз. Ямар хэлвэ. Тэгээ одоо ингэдэг штэ бид нөгөө нэг эргэтний шилжүүлэн сулгадаг те бөөр ч юм уу юу ч байдгийн те. За эсвэл одоо гоо сайхны мэс заслыг бодоод үзье. Эмэгтэй хүнд одоо нөгөө энэ тент нь байгаа юу гэдгэлээ нөгөө мөгөөрснөөс нь аваад гоо сайхны мэс засал хамар өндөрлөх юм уу мэс засал эрүү ингэж жоохон өөрчлөх мэс засал хийлээ гэхэд өөрийнх нь биеэс аваад өөрт нь тавьж байгаа юм хүртэл гадны биет болоод дархлаа нь ингэж эсрэг биетийн тулд ажиллаад байдаг шүү дээ. Энэ бол одоо нэг уг нь бол өөрийнх нь бие байгаад байдаг. Гаргаал оруулчихж байгаа бол гадны биет болчихж байгаа шүү дээ мэдээж. Тэгэхэд бүхэлдээ хоёр эм загас нийлхээрээ яагаад тэрийг эсэргүүцэхгүй нэ гэдэг хамгийн сонирн байгаа байхгүй юу? Энэ дэр бүр гайхаад за тэгсэн ингэж аа. За тэгээд эмэгчэнтэй таарангуудаа ер нь шууд ингээ арсанд нь шигдэж одоо хазаж гэж хэлж болох юм зуралдаад тусгай нэг тийм энзимийн тусламжтайгаар эмэгчнийхээ арсны эдийг задлаад хоёр биеийн гадаргууг нэг бүхэл болгон биохимийн төвшөнд нэгтгэж байгаа. За энэс цааш тэд ерөөсөө өөр биетэй амьтад биш нэг одоо нийлмэл организм болж хувирна.
За эргэж энэ процессын дараа уусч эхэлнэ заяа. Тэгээ бүр ингээд дотоод эргэтнүүд нь алгуураар хайлна. Тэгээд цусны эргэлтийн систем нэмэгчнтэйгээ шууд холбогддог. Тэгээд эцэст нь тэрний одоо биеийн үндсэн эргэтнүүд элэг, ходоод, дархлааны систем үүргээ алдаад зөвхөн эр бэлгийн үйлдвэрлэх үүрэгт эргэтэнцэр аяттай тийм юм болж ирдэг. За одоо эр бэлгийн үйлдвэрлэдэг юм ингээ энд нь ажиллаа байж байгаа юм тийм хаалдаад ирсэн. Одоо муухагаар л хэлээ. Ерөөсө төмсгөн л үлдчихсэн гэсэн үг заяа. Тэнд. Тэгээд бусад юм ингээ бүгд биед нь уусаад ингээ цусанд нүртэл нэгдээд ингээ явчихдаг. За тэгээд ер нь бол ингээд эргчний бие бүрэн утгаараа эмгчнийхээ ургацэг эр бэлгийн болчирхай болоод ингээ хувирчиж байгаа. За тэгээд тэнд одоо нэг үржил явагдаж байгаа. Тэнд яг үүргээ гүйцэтгээе л нэрнэ. Тэнд одоо тарих марих юу ч байхгүй шүү дээ юмтай. Яг шууд ингээл ялгаруулаад энэ бие рүү. Өстэй агуудаа сонсч. За тэгээд энэ процессны физиологийн хувьд асар нарийн хоёр үр амьтны эд хоорондоо нийлэхийн тулд дархлааны тогтолцооны уян хатан байдал шаардлагатай болно. За судалгаагаар бол одоо энэ Anglerfish нь өвөрмөц MNC генийн бүтэц дархлааны хариу урвалын дарангуйллын тогтолцоотой байдаг нь энэ одоо биологийн шилжүүлэн суулгалт амжилттай болж байгаа шалтгаан. Тэгэхээр дархлаа сул байдаг гэж ойлгосон би. Тэгэхээр бүр далайн их гүнд амьдраад байгаа шүү дээ. Тэнд бол одоо нэг бактери юу гэдгийг те одоо бид нар өвчин тосно гэдэг бол тийм юм айгу бага. Энэ амьтан амьдрахад одоо дархлаа сул байх нь их асуудал болдгоо. Эсвэргээрээ энэ хоёр нэгдэхэд дархлаа зарим хэсгээрээ ажилтгүй нь маш их тусалдаг гэж байгаа. Тэр цаанаасаа тийм зохицуулттай юм шиг байна. За хэрвээ бусад амьтад одоо Anglerfish-тэй адилхан одоо нийлэх гэж оролдох юм бол дархлаа гадны биетийг маш хурдан хүлд өргөчнө. За тэр аль амьтан нь одоо аюулд орно тий. За бүр сонирхолтой нь гэвэл хит эргэж нэг эмэгчэнд уусаад ингээд ийм олон болцоо үүсгэх бол одоо бүр хэвийн үзэгдэл. Болцоо явж байгаа. Бүр болцоо бүр нэрээ ургацэгч гэж болох юм. За зарим зүйлд нэг эмэгчэнд 2-6 эргэгчин биеэрээ наалдаад уусчихсан байдаг гэж хүртэл байгаа юм. За Anglerfish үрийн их үүсвэр болж хэдэн сар жил эмэгчнийхээ биед амьдарсны дараа бүрэн доройтоод биедээ үлдсэн энерги задрах үед одоо үрийн үйлдвэрлэл зогсоод үржлийн дараа эрийн үлдэгдэл одоо идүүд үлдсэн байгаа шүү дээ. Биохимийн түвшинд алгуур үхчээд эмэгчний биед шимэгдээд алгуулчихдаг. За энэ бол одоо биологийн утгаар үл орших үхэл устж уусч одоо ген нь л одоо үр төлд нь үлдчихэж байгаа юм. Бүрэн уусж байгаа процесс байгаад байгаа байхгүй юу? Үл орших үхэл гэдэг байна шүү дээ. За тэгээд энэхүү хувьслын стратеги яагаад бий болсон юм бэ? За далаангүй орчинд хоорондоо таарах магадлал маш бага байгаа. За хэрвээ эргэгчин үржлийн дараа салж дахиад үржих боломж хайх шаардлагатай бол энэ нь одоо маш эрсдэлтэй бараг боломжгүй. Эмэгчиндээ насан туршийн биеийн залгуур болж байгаа нь эргэгчинд генээ дамжуулах хамгийн баталгаатай арга гэж үзэж байгаа. Тэгэхээр бүх амьтад үр удмаа үлдээх гэдэг ухамсартай ч бай, ухамсаргүйч бай, туйлын чиглэсэн үүрэг байдаг байна шүү дээ. Йоо. Саяхан стресс үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд нэг тийм янагч юм шиг те биеэрээ ингээд дуусчихж байгаа нь нөгөө талаараа айгүй юм этгээд харь гаргийн амьдралын нэг хэлбэр юм шиг бараг сонсогд. Далаангүйнийх ч гэхээр одоо яаж ч одоо бас газар дээр хийхтэй бас зөвлөх үү. Гэтэ их өвөрмөц биш бас. Би нэг өвчний нэрийг мартчихлаа. Бид нарын одоо мэддэг ямар өвчин бэлээ дархлааны систем буруу ажилладаг өвчин. Нэг бол автоиммун. Автоиммун чинь нэг бол их ажиллаад, нэг бол өөрийнхөө эргэтнийг аюултай гэж үзээд байдаг нэг юм эмгэг байгаа шүү дээ. Яг тэрэн шиг байдал нь өрчлөлтөнд тосолж байгаа байхгүй юу. За гайхалтай мэдээлэлээ. За дараагийн амтан бол сайн манай алтан гишүүн бичээд байсан мөргөөлжийн тухай юм аа. Тэгээд үржлийн үеийн бэлгийн каннибализм гэж байгаа. За бид нар өнөөдөр нэг аяллаас ирсэн те тэгээд жоох ядраад үг хэлээ жоох зурлаад байгаа шүү ойлгоорой. Энэ дээр нэг юм хэлж байгаа. Сая аялаад явж байхад манай нэг орчуулагч Мөнхбаатар энэ praying mantis гэдэг үгийг энэ одоо монголоор ямар амтан бит юм бол гэсэн чинь мөргөөлж гэлсэн чинь тэр чинь нэг мөргөж байгаа юм шиг юм харагддаг юм байна. Ямар гоё орчуулга вэ гэдэг тэгсэн. Бас гоё олж хэлж байгаа шүү те. За мөргөөлт царцаа нь гаднаасаа нам гүм хоёр урд хөлөө мөргөл уйлдаж буй мэтэн гэж нийлүүлж барьдаг болохоор үнийг бол одоо тийм мөргөөлж гэж одоо монголоор хэлсэн. Амьтад ер нь монголоор нэр оноход их зарим нь зохиогүй юм шиг те далаан гахаа гэд ягаад гахаатай ямар ч хамаагүй байд юм уу? Арслан гэхээр арслантай хамаагүй байдаг ч юм уу? Эмгэн хүмүүс энтер гэд өвгөн хүмүүс байж болоог юм уу гэдэг шиг иймэрхүү байдаг бол энэ яг нэг яруу нэрлэнэ гэдэг шиг те мөргөөлж гэдэг ингэж бас тун гоё оноож нэрлсэн байдгаа.
За тэгээд нөгөө кунфу панда дээр гардаг царцаатай овг нэгтэй одоо хамаатан ер нь харахад их адилхан байна. За гэвч тэр 54 төрхийн цаана амьтдын ертөнцийн хамгийн догшин бөгөөд хувьслын хувьд хамгийн харгас үржлийн стратеги гэж оршиж байдаг. За ялангуяа түүний үржлийн үеийн зан төрх болох сексуал каннибализм буюу одоо бэлгийн харилцааны явцад эмийн нэрийг идэх үзэгдэл нь биологийн судалгаанд бол юм сонгодог жишээ болж өгдөг. Тэгээд одоо эр мөргөлжүүл эмгчэнд ойртох мөчөөсөө эхлэн амь насаа дэнчин тавьсан одоо гэмблинг гэдэг шиг тий идүүлхэл ах та тий гэсэн одоо ийм шийдвэр гаргадаг. Тэгээд эмгчин биеэр бол одоо илүү том бөгөөд одоо өсгөлөө үедээ бол эрийг шууд өөрийн гөрөө болгон ингэж хүлээж авдаг. Гэсэн ч бол эр одоо тий өсгөлэн мөргөлж дээр очихоос одоо сийдгүүх юм тий хамаагүй байдаг. Учир нь тэр хоёрын уулзалт бол амжилттай болж өөрөнгөө энийг бол дараагийн үед үлдээх нь эр мөргөлжийн цорын ганц одоо боломж туйлын зорилго нь ерөөсөө л тэр байдаг. Тэг үржлийн явцад эмгэгчин ихэнх тохиолдолд эрийн толгойг идэж эхэлдэг. За одоо доорх нөгөө нэг одоо тий үржлийн үйл явц болж байхад ингээд толгойг нь яг идээд эхэлж идэг ч юм уу тий. Гэтэл одоо тэр ч уг нь зогсож болно шүү дээ хүн толгойг нь идээд тахаа тийм үү. Зогсохгүй. Толгойг дуустал идсэн ч бас ингээд нөгөө зогсохгүй үргэлжилж байгаа энэ байдал бол одоо яг нөгөө нэг хүний амьдралд байдаг бол ийм хоррор фильм хийчмээр тий. Түрүүний нөгөө Redback Spider-тай адилхан юм байна тий. Амар. Тэгээ гайхалтай нэрийн толгойг одоо бүрэн ингэж идэгдсэн жүрслийн процесс ингэж зогсдгоо нь болохоор шавьсны мэдрэлийн зохицол толгооноос ингэж бас шууд бүрэн хамаардгоо. За хэвлийн мэдрэлийн цангилаанууд одоо бие даасан рефлекс хөдөлгөөнийг удирдах учраас тэр бол бас тарихгүй ч гэсэн ажиллаж болж байна. За иймээс эр мөргөлж толгойг болсон ч үр дамжуулах үйл явцаа бүрэн гүйцэтгэх гэж одоо амжилттай гүйцэтгэх ингэж чадаж нэг туйлын зорилготой хүрч чадж байна гэх тийм. Эмгэгчин эрийг идэх нь санамсаргүй юм хариуцлал бол биш. За судалгаагаар эрийг идсэн эмгэгчин илүү олон өндөг гаргадаг, өндгөний амьдрах чадварыг өндөр болгодог. За өндгөний уут гэдэг байгаа энэ отика гэдэг одоо энэ зүйлийнх нь одоо чанар сайжирдаг гэх юм уу. За энэ бол бас их итгэхэд байгаад байгаа юм л да. Гэхдээ энийг зүгээр хоол хүнсний үүсвэр одоо хоол сайтай байвал хүн чинь эрүүл өндөг гаргана хүнчил гэдэг юм. Тий одоо гэдэг шиг яг тиймэрхүү хөлбөр байж бас магадгүй л ах л та. За өөрөөр хэлбэл эр мөргөлжийн биеийн шууд утгаараа үр төлд шилжих энэ уурга энерги их үүсвэр болдгоо. Харин эрийн хувьд бол амьд үлдэж дахин үржих магадлал маш бага байдаг. Тэгэд ер нь яригадаад байна шүү дээ. Дахин үржих магадлал бага л байдаг гэх тийм. Тэгэхээр олцсон дээр нь л зорилгоо гүйцээх нь л одоо энэ нь бол нэр төртөө өвхөл гэдэг шиг одоо тийм зүйл болох гэдэг байна. За ийм нөхцөлд амь насаа өгч байгаад нэг удаа бүрэн амжилттай үржих нь эволюцийн хувьд ашигтай стратеги болж одоо тогтсон одоо ийм зүйл байх нэ. Тэг мөргөлжийн бэлгийн каннибализм гэхдээ одоо байнгын үзэгдэл бол биш. Хоол тэжээлтэй шууд холбоотой байгаамаа. Тэгээд хоол тэжээл нь элбэг үед бол эмгэгчин эрийг идэх магадлал буурдаг. Орчны стресс ихтэй, хоол хомос үед бол энэ зан төрх нь эрс нэмэгддэг. За энэ экологийн нөхцөл байдлын физиологийн хариу үйлдэл зан төрхийн өөрчлөлт гэсэн тодорхой хамаарлыг ингэж харуулж байдаг. Тэгээд 30% таа ч юм уу те идүүлэх магадлал нь ийм байдаг л юм байна да. За өнөөдрийн нэвтрүүлгээрээ уран хатаар те зүгийн эр бол одоо агаарт амиа өгч гин, наал зөөрийгөө өргөл болгоод өгч гин. Тэр яргаа загас бол өглөөрээ гол мөрнийг байтгаа их газрыг хүртэл одоо илүү сайн байх талд нь дэм болж гин. Тэгээ 8 альжны их өөрийнхөө биеэр өөрийнхөө амьдралыг хамгаалж гин. Тэр антиженус гэдэг амтан бас те стрессийн туйлд хүрчиж нэг юм генэ үлдээж гин те англер фиш бол бүр бие махбодоо уусган байж оршин тогтнож гин гэдэг юм уу. За энэ одоо айхтар идүүлээд байгаа жишээнүүдийг ингээ харахад энэ бол ерөөсөө санамсаргүй зөв тогтол биш. Энэ хэдэн сая жилийн турш шалгарсан хувьслын шийдлүүд байна. Амьд биеийн туйлын зорилго бол үр удмаа хорвоо ертөнцид мэдээж үлдээх. Энэ бол үхлийн цаадах амьдрал, золиосын цаадах утга учир юм уу гэмээр ийм амьтдаа бас танилцууллаа. Тэгээ маш олон ийм амьдралын хэв маяг нь амьтны аймаг донд байдгийн. Тэгээ хүмүүс биднийхэн тэрний нэг нь юм байна гэдэг одоо олон өөр ийм амьдрал байдаг гэдэг ийм гайхалтай мэдрэмжийг бас авсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн эрүүлийг нь мянган найз амьтны дэлгүүр болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile хамтарч ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 83.3 107 гэсэн ослогоор та бүхэндээ хүрлээ. Тэгээ амьтдын ертөнцөөр хамт аялсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансуга 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.